За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид Дархуул аймгийнхаа Хонгор сумын Хүйдний голын малчин айл Бямцог дахихыг зорж явнаа. 20 жил мал маллаад бас энэ жил сайхан үндэсний телевизийн сайхан алтан төлөвийн эзэнс сайхан шагналыг олон түмнийхээ сайхан хайр байлаар хүртсэн. Хаврын уйлрал эхэлж малчдын өдөр тутмын ажил амьдрал хамгийн ачаалалтай завгүй хөдөлмөрлөлтөг үедээ явж байна. Энэ цаг үед хүч тэгээгээ сэлбэж ажлынхаа хажуугаар хурдан болдог шимт жилтэй хоол идэх нь чухал юм а. Гурвалжин будаатай шүл, борцтой, гоймонтой дотроо өндгөөр бас баяжуулсан юм гоймонтой шүл, дан борцтой, гурилтай шүл, цагаан будаатай гурилтай шүл, лувангаар баяжуулсан гоймонтой шүл, цэний шүлтэй юм. Цэний шүлтэй гоймон. Одоо энэ хаврын уйлрал бид нар чинь одоо сургууль соёл хүүхдүүд авсан хоёулахнаа энэ ганцаараа байх тохиолдлууд байна тий. Тэр үед бол орж ирээ зүгээр бэлэн бүрхэлгээд одоо иччих малдаа яарад чага үед бол нэг сайхан амтрхан хоол одоо идэх юм боломжтой сайхан хоол байд юм байна. Энэ бурцны давуу тал бол одоо Монголын одоо сайхан зэрлэг ургамлыг ицсэн малын махыг одоо нар салхинаас авах бүхтэй юу байдیں۔ Тий. Энэ бүхнийг одоо өөртөө шингээсний юм сайхан махта хоол байна. Энэ өдрийн үйл даах нүнжигтэй сайхан хоолыг тэгээд мөрдөхгийн хооронд хоол хийн гэдэг дээр сайхан хоол хийж энд амтлуудаа энэс Хэргэлэхэд маш хялбар усаа буцалгаад борц гоймонгоо хийгээд 10 минутын дотор болчихно. Ингээд амттай хурдан хэргэлэхэд хялбар шүл бэлэн болдог байна. Өдөр шинэ хөдөө одоо орон нутгийн юугаар явж явах чинь нэг 5 хоол нэг хүний нэг 5 хоол чинь л одоо 20 сая төгрөгийн үнэтэй байж байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо энэ нэг газ билеттэй байхад хөргөлгээд одоо хоёулаа ичээл яваад цаг хугацаагаа хямнан нэг дугаар хоёрдугаар үн ханш боломжийн эрүүл Хавди Монгол ирээд шийдэ. Тавсагтаа гэж байгаа. Янз юм шүү. Жинхэнэ Монголын үндэсний дархлааг дэмжсэн сайхан бол да. Гоё наа. Гоё болтой хоол байна. Нэмэлт амтлагчгүй цэвэр байгалийн гаралтай уртс найрлагатай 10 минутанд болдог талын Монгол борцтой хоолыг сонгон хэрэглээрэй.